Эмчи явсан. Төрийн хуулийг чандан сахиж 31 үлээ ингээд яг дотор ингээд ажиллаж байна. Халуун цэг дээр ажиллаж байна. Вирус ингээд алдагдаад гэж ард түмний одоо ярьж байгаагаар ингэж бодох юм бол бид нар алдахгүй төлөөлөө. Анагаах ухааны дэд сургуулийг бол 1985 онд төгсөөд Төв аймгийн Баян дэлгэр сумын эмч 2 жил, дараа нь дотрын тасагт бол эмч байж байгаад тэгээд 1995 онд бол халдвар төвчийн судлалын үндсийн төвд илгэний архаг тасаг гэж байсан. Одоо манай илгэний клиник тэдний одоо тасаг эрхлэгчээр ирж ирсэн юм аа. Тэгээд өнөөдөр би халдвар төвчийн судлалын үндсийн төвийн том айлд бол 25 дахь жилээ ажиллаж байна. Тэгээд миний аав ингээд цусалдаад нэг өдөр намайг ингээд доошоо цусгараад байна миний хүүгээд. Тэгээ би очиод тэгэд би Төв аймгийн дотрын засгийн эмч байсан. Тэгээ очиход бол манай аав бол бүр цусалдаад тэгээд бүр агнаалтна гэдэг маань биеийн байдал маш муу. Ер нь ухаан алдчихсэн л та. Тэгээд аав маань 2 хоноод би яг өөрийнхөө гар дээр өнгөрүүлсэн. Хайртай бүхнээ өөрийнхөө гар дээр өнгөрүүлнэ гэдэг бол эмчинд бол тун харамсалтай. Тэр үед бол нөгөө вирусын юм гэж байгаагүй. Одоо бол вирусын эсрэг юм гараад ирэхээр Монголын ард түмэн илгэний эмгэггүй Монгол орн болох бол одоо бүх боломжоо бол одоо ингээд хангасан. Хайртай дүүгээ, хайртай аавыгаа одоо ингээд илгэний өвчнөр ингэж алдахтаа би бол заавал би элэг цөсний эмч болж дагнаж ажиллана гэж би өөрийгөө одоо бодчихсон. 1999 онд Алмата хотод хэвлийн усыг авч буцааж хийх юм яваар бол 4 сар сураад би ирсэн байна. Тэрээс хойш элэг цөсний эмчийг би өөрөө ямар ч байсан аавынхаа дүүгийнхээ гэгэн дурсгалд бол зориулж би өөрөө бол энэ эмч болсон юм аа. Олон дэгдэлтийг бол давлаа да бид нар 1995 оноос хойш чинь SARS бид нар тийм ээ H1N1-ийн халдвар, гар хөл амны өвчин, улаан борхны дэгдэлт одоо энэ коронавирусын батлагдсан тохиолдлууд ирээд ингээд халдвар ингээд бүртгэж байгаа. Коронавирусын халдвар маань дэлхийд одоо анх удаа хятад улсад гарлаа шүү дээ өдөр. За ингээд бол бид нар бол ямар ч одоо бас ойлголтгүй энэ өвчин эдэгдгүү ч юм уу аль эсвэл одоо бас нэлээд удаан эмчлэгддэг ингээд бид нар ойлголтгүй байсан. Тэгжээд л анхны одоо тохиолдолмаар эдгээд эмчлэгдээд эдгэрлээгээд гаран гутал хамгийн түрүү эмчилж байгаа эмч нартай их баярлалаа шүү дээ. Бас энэ дэлхийг түшээс энэ өвчнийг эдгэж чадсан манай одоо Чинбаяр эмчтэй одоо бол маш их баярлж ирсэн. За тэгээд эдгээд гарлаа гингүүт л эрүүл мэндийн яам, салбарынхан дээр нь ард иргэд ямар их баярлалаа. Түүний арга гэр өөр хүүхдүүд нь ч гэсэн хичнээн төвшөртэй байсан бай таараа. Тэгээд тэд нар маань ч гэсэн маш их баярлж ирсэн. Өнөөдөр та хоёр бас миний одоо баяртай мэдээ бахарахгүй байхын аргагүй мэдээ бол нэг Турк улсын нэг иргэн маань эдгээд гарлаа. Би ингээд цонхоор харж ирсэн чинь аав нь ирсэн. Аавтайгаа тэрвэрлдэл машиндаа суугаа явж ирэх гэдэг бол одоо огшмаар сайхан. Өнөөдөр 9 хүн эдгээд гарлаа шүү дээ. Энэ бол манай эмч нарын одоо маш туршлагатай бол бас чадварлаг. Ер нь одоо энэ шинэ халдварыг ингэж эдгэж болдгийм байна гэдгийг бол манай хамт олон бол одоо харуулж чадлаа. Ингээл телевизээр тэр сөрөглөө гал инхээр л ард түмний тэр баярлж байгаа. Энэ бол ганц ард түмэн биш. Бидний ч гэсэн хүлээж байгаа мэдээлэл бол энэ хамгийн их санаа зовж байгаа юм. Энэ ирсэн залуучууд маань битгий хүндрээсээ миний бас нэг зовж байгаа юм бол халдвар хамгааллын асуудал. Бидний эмч, соёлогч, жолооч, ариутгагч ингээ өгдвөл арга эрт нь асар их том одоо ачаал үүрнэ. Яг л тэнд үр хүүхэд нь хүлээж байна, хань ижил нь хүлээж байна. Энэ хүн өвдөх юм бол тэгээд одоо бас бидэнд бол маш хэцүү байдалд бол орноо. Алмата хотод сурж ирсэнээс хойш би 100 гаруй хүн твлийн шингээ авч буцааж хийж байсан. Энэ бол маш үр дүнтэй. Ядархаараа л хүн имлэг бараадна. Чадвар хүн ирдгүү шүү дээ. Тэгэл одоо хэвлийн устдад бүр жирэмсэн болцсон. Хавиргааны бороонд бүр ингээд бүтрэх гээд ингээд орж ирэхэд бол тэрийг чөлөөлөөд өгөөд ингээд тэр хүнийг амар амгалан байлгасан сайхан эмч хүнд бол байдгүй. 4 настай Сонгой Хархан дүүргийн охиныг сая бид нар амьсгалын аппаратанд оруулаад цус үлгэнэлтийн алдагдлалд ороод тэр хүүхэд бүр ухаангүй болсон. Яавал энэ хүүхдийг бид нар даавар хөвж бодож исэн. Одоо идэгцэн. Би өчигдөр орсон тэр охин дээр 4 настай охин юу миний сэхэн амьдрал хэрчим тэмцлэгийн тасагт харсан
Нөгөө ухаангүй жоох охин. Бүр хоол нэхэд ээжтэйгээ баг хэрүүлүүдээ сууж. Тэрийг харахад бол би үнэхээр бархсан шүү.